Амьдралаа өөрчлөхийг хүсдэггүй хүн бараг байдаггүй байх. Илүү эрүүл болмоор байна, илүү эрт босмоор байна, ном тогтмол уншмаар байна, гадаад хэлээ сайжруулмаар байна, мөнгө зөв зарцуулж, ажлаа цагт нь хийж, эхлүүлсэн зүйлээ дуусгаж сурмаар байна. Бид өөрчлөгдөхийг хүсдэг. Гэхдээ өөрчлөлтийг төсөөлөхдөө дандаа томоор төсөөлдөг. Даваа гарагаас өглөө бүр 5 цагт босно, өдөр бүр 1 цаг дасгал хийн, сард 5 ном уншина. Чихэр гурилыг бүр мөсөн хасна. Орой бүр 2 цаг хичээлнэ. Утсаа дахиж дэмий оролдохгүй. Шинэ амьдрал эхлэх гэж байгаа юм шиг л бүхнийг нэг дор өөрчлөхөөр шийддэг. Эхний өдөр үнэхээр сайхан үргэлжлэнэ. 2 дахь өдөрч сайхан л үргэлжлэнэ. Харин 3-4 дахь өдрөөс амьдралын үрдийн хэмнэл эргэн ирдэг. Ажил гарна, ядарна, оройтно, сэтгэл санаа тааруу байна. Төлөвлөсөн нэг зүйлээ хийж чадахгүйд хүрнэ. Тэгээд бид яадгүй гэхээр би ерөөсөө тууштай хүн биш юм байна. Бүтэхгүй юм байна. Надад ерөөсөө ч сахилга баталга зэргээр өөрийгөө дүгнэж эхэлдэг. Гэтэл асуудал үнэхээр бидэнд байдаг юм болов уу? Эсвэл өөрчлөлтийг хэтэрхий томоор эхлүүлэх гээд байна уу? Өнөөдөр бүгдээрээ Кайзен хэмээх энгийн атлаа хүчтэй зарчмын талаар ярилцсан. Кайзен гэдэг нь Япон үг. Японоос гаралтай. Кай гэдэг нь өөрчлөх, зэн гэдэг нь сайн, илүүдээр гэсэн утгыг илэрхийлнэ. Нийлүүлэх юм бол сайн тал руу өөрчлөгдөх, сайжруулах гэсэн санаа байна. Гэхдээ зүгээр нэг өөрчлөлт биш, бүхнийг нэг өдөрт нурааж шинээр эхлэх тухай бүрч биш. Баг багаар байнга ажиглаж, өмнөхөөсөө арай дээр болох тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл томоор биш ч тасралтгүй сайжрах, хурдан биш ч гэлээ зогсолтгүй урагшлах гэсэн үг. Дайны дараах Япон. Дэлхийн 2 дугаар дайны дараа Япон улс хүндхэн нөхцөлд үлдсэн. Үйлдвэрлэлд суларсан, түүхийд хөрөнгө мөнгө тоног төхөөрөмж хязгаарлагдмал байлаа. Өрсөлдөгч орнуудтай харьцуулахад нөөц бага. Ийм нөхцөлд компаниуд байгаа бүхний хаяад үйлдвэр шинээр барих боломжгүй байлаа. Тиймээс өөрсдөө нэгэн асуулт тавих хэрэгтэй болсон. Бид одоо байгаа зүйлээрээ яаж арай дээр ажиллах вэ? Энэ дамжлагаас хэрэггүй нэг хөдөлгөөнийг хасаж болох уу? Энэ алдаа яагаад дахин гараад байна вэ? Ажилтан энд яагаад удаан хүлээгээд байна вэ? Энэ материалыг яагаад нэг газараас нөгөө рүү дахин зөөгөөд байна? Үүнийг илүү аюулгүй, илүү хялбар хийж болох уу? Зэрэг асуултуудыг тавьж үзсэн байна. Нэг том шинжилгээг хүлээхийн оронд өдөр тутмын ажлын дундаас жижиг асуудлуудаа олж хараад нэг нэгээр нь засаж эхэлжээ. Toyota энэ зарчмыг үйлдвэрлэлийн тогтолцоонд гүн нэвтрүүлсэн компаниудын нэг болсон байна. Toyota-гийн зорилго нь зөвхөн айл болох олон машин үйлдвэрлэх байгаагүй юм. Харин хэрэггүй хүлээлт, илүү хөдөлгөөн, алдаа, давхар ажил, шаардлагагүй нөөц зэрэг үнц нь бүтээдэггүй зүйлсийг багасгаад ажлыг илүү хялбар чанартай, үр ашигтай болгох явдал байсан. Үүнийг зөвхөн удирдлагууд дээрээсээ шийддэггүй. Өдөр бүр хийдэг хүн харин юуг өөрчлөлбөл дээр болохыг хамгийн сайн мэднэ. Ажилтан бүр ажлынхаа явцыг ажиглана, асуудлыг хэлнэ, санаа гаргана. Өчүүхэн мэт засагдах засварыг туршина. Нэг хүн ганцхан секунд хэмнэсэн байж болно. Нэг багжийг авахд арай ойрхон барилуулсан байж болно. Алдаа гарах үед нуухын оронд харин ажлын урсгалаа төр зогсоогоод шалтгааныг нь олсон байж болно. Тусдаа харахад эдгээр нь тийм том шинжилэл биш, агуу зүйл биш. Гэхдээ олон хүн өдөр бүр олон жилийн турш ажлаа баг багаар ингээ сайжруулбал үр дүн нь өчүүхэн хэвээр үлдэхгүй. Кайзнийг үйлдвэрт хэрэгэлдэг менежментийн арга гэж бодож болох юм. Гэхдээ нэг сонирхолтой асуулт гарч ирнэ. Үйлдвэрийн дамжлагыг жижиг алхмаар сайжруулж болдгийм бол хүний амьдралыг яагаад сайжруулж болохгүй гэж. Бидний амьдралд ч гэсэн хаягдал бий. Үйлдвэрлэлд үнцийг бүтээдэггүй үйлдэлийг хаягдал гэж үздэг. Хэрэгцээнээс илүү үйлдвэрлэх, хүлээж цаг алдах, шаардлагагүй зөөвөрлөх, илүүдэл нөөц бүрдүүлэх, нэг ажлыг дахин хийх, алдаа гаргах, эргэж заасах эдгээр нь бүгд хаягдал юм. Цаг, хүч, материал зарцуулдаг хэрнээ эцсийн үр дүнд бодит үнцийг нэмдэггүй. Тэгвэл бидний амьдралд ямар хаягдал байна вэ? Өглөө бүр түлхүүрээ хайж алддаг 5 минут. Хэрэглэхгүй зүйлээр дүүрсэн өрөө, ажлаа эхлэхийн өмнө утсаа ганцхан минут харна гэж нэгээд алддаг хагас цаг. Хийх ёстой зүйлээ тэмдэглээгүйгээс мартаж, дараа нь дахин нөхөж хийдэг ажил. Хинт ширэггүй атлаа толгой дотроо дахин үргэлжлүүлдэг дэмий бодлууд. Хэрэгтэй болох байх гэж хадгалсан ч
хэдэн жил гар хүрээгүй эд зүйл, өөрийгөө бусадтай харьцуулж алддаг анхаарал, хэлэх ёстой үгээ хойшлуулснаас үүсдэг үл ойлголцол. Ядарсан үедээ амархын оронд дэлгэц ширтсээр байгаад бүр илүү ядарчихдаг үдшүүд. Амьдралын хаягдал гэдэг биднийг муухан болгож байгаа зүйл биш. Харин бидний цаг, анхаарал, эрч хүчийг зарцуулж байгаа хэрнээ хүссэн амьдрал руу маань ойртуулдаггүй байгаа тэр зүйлс юм. Кайзен биднээс амьдралаа нэг өдөр төгс болгохыг шаардахгүй. Харин өнөөдөр би нэг жижиг хаягдлыг олж харж чадах уу гэж л асуулгана. Бүх өрөөгөө нэг өдөр цэвэрлэх шаардлагагүй. Ширээн дээр хэрэггүй ганц зүйлийг байранд нь тавьж болно. Утсаа бүр мөсөн хаях шаардлагагүй. Унтахынхаа өмнөх 10 минутанд орноосоо хоол тавьчихад л болно. 1 цаг дасгал хийж чадахгүй бол 5 минут алхаж болно. Номын бүтэн бүлэг уншиж чадахгүй бол 2 хуудас уншихад л болно. Энэ бүхэн хэтэрхий бага мэт санагдаж магадгүй. Гэхдээ Кайзены хувьд гол асуулт нь энэ хангалттай том өөрчлөлтөө биш, харин үүнийг би маргааш дахин хийж чадах уу гэдэгт оршино. Бага алхмыг бид яагаад голдог вэ? Бид том үр дүнд дуртай, жингээ мэдгэдэггүйц хасагдсан байхыг хүсдэг. Гадаад хэлээр шууд чөлөөтэй ярьдаг болмоор санагдана. Олон хүн үзсэн бүтээл гаргамаар санагддаг. Амьдралдаа богино хугацаанд эрс өөрчлөгдөхийг л хүсдэг. Харин 10 минут алхах, өдөрт 2 хуудас ном унших, нэг шинэ үг тогтоох зэрэг нь үр дүнгүй юм шиг санагддаг. Яагад гэвэл жижиг үйлдэлийн үр дүн тэр даруй харагддаггүй. Өнөөдөр нэг хуудас ном уншлаа гэд бид маргааш нь өөрхөн болчихгүй. Нэг удаа эрт унтлаа гэд амьдралд тэр дороо цэгцрэхгүй. Нэг өдөр хэрэггүй худалдан авалт хийсэнгүүгээд хадгаламж маань шууд өсчихгүй. Гэхдээ амьдралын олон өөрчлөлт эхэндээ харагддаггүй. Үр хөрсөн дор үндсээ ургуулж байхад гаднаас нь харахад юу ч болоогүй мэтэл байдагтай адил. Бид харагдах үр дүн гарахаас өмнө уйддаг. Ямар ч өөрчлөлт алга гэж боддог. Тэгээд зогсдог. Гэтэл зогсоогүй байсан бол яах байсан бол? 2 хуудас номыг нэг өдөр уншихад бага, харин олон сарын турш уншвал хэд хэдэн ном уншчихна. Өдөрт 10 минут алхах нь бага санагдаж болно. Гэхдээ огт хөдөлгөөнгүй байсантай харьцуулахад биеийн хэмнэл өөрчлөгдөж эхэлнэ. Өдөр бүр нэг өгүүлбэр бичих нь зохиол биш. Гэхдээ хоосон хуудасч бас биш. Том үр дүн нэг удаагийн том үйлдэлээс биш. Харин дахин давтагдсан жижиг үйлдэлүүдээс бий болох нь олон. Зорилгоос илүү тогтолцоо чухал. Бид зорилго тавих дуртай 10 кг хасна, англи хэлээ сайжруулна, ном бичнэ, мөнгөтэй болно, подкаст хийн. Гэхдээ бидэнд зорилго хаашаа явахыг хэлэхээс биш, өнөөдөр юу яг хийхийг зөвлөж зааж өгдөггүй. Ном бичнэ гэдэг нь зорилго. Харин орой бүр 20 минут ширээнийхээ ард сууж 300 үг бичих нь тогтолцоо. Эрүүл болно гэдэг зорилго. Харин өглөөний цайны дараа 10 минут алхах нь тогтолцоо. Хэл сурна гэдэг зорилго. Харин өдрийн хоолны дараа 5 шинэ үгээ эргэж харах нь тогтолцоо. Өрөөгөө цэгцтэй байлгана гэдэг зорилго. Харин унтахынхаа өмнө 5 зүйлийг байранд нь буцааж тавих нь тогтолцоо. Зорилго сэтгэл хөдлөгдөв. Харин тогтолцоо биднийг урам зориггүй өдөрч гисэн хөдлөгдөг байх нь. Кайзен бол өөртөө том амлалт өгөхөөс илүү хийхэд хялбар жижиг тогтолцоог бий болгох тухай юм. Өөрийгөө би яагаад ийм залхуу юм бэ гэж буруутгахын оронд энэ үйлдэлийг хийхэд юу саад болж байна гэж асуух хэрэгтэй. Өглөө дасгал хийхгүй байвал сахилах батгүй дээ биш. Өмнөх үдшин хэтэрхий арай унтснаас болж байж мэднэ. Тэгвэл өмнөх оройн эрт унтах нь Кайзен. Ном уншиж чадахгүй байвал номонд дургүйдээ биш. Номтой нь шүүгээний цаана харин утас чинь үргэлж гарын доор байдгаас болж ээж болно. Тэгвэл номоо дэрэн дээрээ тавиад утсаа өөр өрөөнд сэнгэлэх нь Кайзен. Ажлаа эхлүүлж чадахгүй байвал залхуудаа биш, хийх зүйлт нь хэд том тодорхойгүй байж болно. Тайлангаа бич гэдэг даалгаврыг жишээ нь файлаа нээ, гарчгаа бич, эхний 3 өгүүлбэрээ оруул гэж жижиглэх нь Кайзен. Өөрийгөө хүчээр хөдлөхөөс өмнө орчноо өөрчлөх хэрэгтэй. Хийх ёстой зөв үйлдэлээ хялбар болгох, хийхийг хүсэхгүй үйлдэлээ арай төвөгтэй болгох. Энэ нь зан чанарын тулаан биш, харин тогтолцооны засвар юм. Нэг удаа алдах нь бүхнийг сүйтгэхгүй. Шин дадал эхлүүлэхэд бидний гаргадаг нэг алдаа бий. Тасралтгүй байна гэдгийг огт алдахгүй байх гэж ойлгодог. 10 өдөр дараалан алхаж байгаад нэг өдөр үнжвэл за ингээд тасарчлаа гэж бодно.
2-7 хоног зөв хоолж жагаад нэг орой хэтрүүлчихвэл дэглэм өнгөрлөө гин. Хэдэн өдөр эрт босож байгаад нэг өглөө унтчихвал хуучин хэвэндээ орсноо зарлана. Гэтэл Кайзен төгс шулуун шугамар өсөх тухай биш. Амьдрал өөрөө шулуунч биш. Өвдөн, ядарна, ажилд авцсан, сэтгэл санаа ундаг өдөр гарна. Төлөвлөгөөгүй үйл явдал тохиолдно. Тасралтгүй байна гэдэг хизээч унахгүй байхыг хэлдэггүй. Унсныхаа дараа харин эргэж ирэх замыг хит хол болохгүй байхыг хэлдэг. Өнөөдөр нэг цаг дасгал хийж чадахгүй бол 5 минут сонголт хийж болно. 10 хуудас уншиж чадахгүй бол нэг доголмөр уншиж болно. Бичих хүчгүй бол маргааш бичих санааныхаа гарчгийг тэмдэглээд унтаж болно. Зарим өдөр урагшлах Кайзен байна. Зарим өдөр ухрахгүй тогтоон барих Кайзен байна. Зарим өдөр амарх нь хүртэл Кайзен байж болно. Учир нь амралт бол өсөлтийн эсрэг зүйл биш юм. Үргэлжлүүлэх боломжийг хамгаалдаг нэг хэсэг нь. Өдөр бүр өөрийгөө өчигдрөөс илүү болох гэж шахвал Кайзен маань бас нэгэн дарамт болж хувирна. Би өнөөдөр өссөн үү? Би хангалттай зүйл хийсэн үү? Би яагаад бусдаас удаан байна вэ гэж өөрийгөө хэмтсээр байвал тасралтгүй сайжрах биш, тасралтгүй сэтгэл дундуур байдал үүснэ. Кайзены зорилго нь өөрийгөө хангалтгүй гэж үзэх биш, харин өөрт байгаа амьдралыг үгүйсгэлгүйгээр арай илүү хялбар, арай утгатай, арай дээр болгоход оршиж байгаа юм. Жижиг боловч зөв чиглэлтэй алхам. Жижиг алхам бүр сайн үр дүн рүү хүргədэггүй. Буруу зүгт баг багаар явсаар байвал бид буруу газар л уламд өхнө. Тиймээс хаяа зогсож өөрөөсөө асуух хэрэгтэй. Би яг юуг сайжруулах гэж байна вэ? Энэ өөрчлөлт миний амьдралыг үнэхээр дээрдүүлж байна уу? Эсвэл би зүгээр л илүү завгүй болж байна уу? Илүү олон ажил амжуулах нь үргэлж сайжралт биш байдаг. Заримдаа хийх ажлынхаа нэгийг хасах нь хүртэл сайжралт байдаг. Илүү эрт босох нь үргэлж сайн байгаа хэрэг биш. Хэрэг бид орой унтах цагаа өөрчлөхгүй бол энэ нь нойроо хасаж байгаа хэрэг болно. Өдөр бүр илүү их ажиллах нь үргэлж өсөлт биш. Заримдаа ажлаа цагтаа зогсоож сурах нь өсөлт байдаг. Бусдад дандаа заа гэж хэлэх нь сайн харилцаа биш. Тиймээс тайван бөгөөд тодорхойгоор үгүй гэж хэлэх нь Кайзен. Кайзен гэдэг амьдралынхаа секунд бүрийг шахаж ашиг болох тухай ойлголт биш юм. Үйлдвэрт хүртэл ажлыг зөвхөн хурдан болгохоос гадна алдаа бахтай, аюулгүй, ажилтнанд хялбар болгохыг зорддог. Тэгвэл хувь хүний амьдрал дахь сайжралч мөн биднийг улам туйлдуулах биш, илүү тогтвортой болгох ёстой. Хэрв таны сайжралт таныг байнга ядрааж өөрийгөө үзэн ядахад хүргэж байвал арга нь буруу байж мэднэ. Сайн тогтолцоо биднээс өдөр бүр ялж гарахыг шаардахгүй. Ядарсан өдөрч хийх боломжтой байна. Алдсан өдөрч эргэн ороход хялбар байх ёстой. Өөрчлөлтийг тэгэхээр хаанаас эхлэх вэ? Амьдралаа бүхэлд нь нэг дор шинжих шаардлагагүй. Өдөр тутам давтагддаг, багахан боловч төвөг учруулдаг нэг зүйлээ сонгож болно. Өглөө бүр юунаас болж яардаг бэ? Ажлын үед таны анхаарлыг хамгийн их юу сарниулдаг вэ? Орой болохоор юу хуримтлагчсан байдаг вэ? Та ямар ажлыг байнга хойшлуулдаг вэ? Ямар алдааг дахин гаргадаг вэ? Таны эрч хүч хаашаа хэрэггүй урсаж байна? Нэгийг нь л сонго. Дараа нь түүнийг бүр мөсөн арилгах гэж оролдохын оронд 10%-аар хялбар болго. Өглөө гарахдаа юмаа мартдаг бол хаалганы дэргэд нэг тогтсон байр гаргаад өгч. Ус баг уудаг бол усны саваа харагдах газар тавь. Орой бичгээр ядардаг бол өглөө 5 өгүүлбэр бич. Хит их зүйл худалдаж авдаг бол авахыг хүссэн зүйлээ жагсаалтад оруул. Хэл сурч байгаа бол өдөр бүр 30 үг цээжлэхийн оронд өчигдрийн 5 үгээ дахиад давт. Ном унших дадалтай болмоор байвал хамгийн зузаан номоо эхлээд дуусгах гэж битгий зүтдэг. Уншихад сонирхолтой, гараас хялбар гарах номоо сонго. Сайжруулах ёстой зүйлээ өөртөө улам хэцүү болгож болохгүй. Эхлэх босгыг нь намсаг. Хитрхи жижиг санагдах хүртэл нь жижигэл. Яагад гэвэл эхлэхэд хялбар зүйл үргэлжлэх боломжтой болдог. Үргэлжилж чадсан зүйл аажмаар томордог. Эхний өдөр 5 минут алхсан хүн дараа нь 10 минут алхаж чадна. Нэг хуудас бичсэн хүн дараа нь 2 хуудасыг бичиж чадна. Харин эхний өдрөөсөө өөртөө дийлдэхгүй ачаа өгсөн хүн өөрчлөлтөөсөө залхаж магадгүй. Бид өөрийгөө өөрчлөхийн тулд өөртөөгөө дайдах шаардлага байхгүй. Харин өөртөөгөө хамтрах хэрэгтэй. Өнөөдөр нэг зүйлийг 1%-аар, өдөр бүр 1%-аар сайжир гэдэг үгийг бид олонтаа сонсдог. Амьдралыг өдөр бүр яг 1%-аар хэмжих боломжгүй. Зарим өдөр бид их сурна,
зарим өдөр юу ч амжуулаагүй мэт санагдана. Заримдаа хэдэн сар агцгүй явж байснаа нэг өдөр бүх зүйл хоорондоо холбогдож ойлгогдож ч магадгүй. Тиймээс нэг хувь гэдэг нь тооцоо биш чиглэл юм. Өнөөдөр өчигдрөөсөө өчүүхэн төдий дээр сонголт хийж болохыг сануулсан зөвөрлөл. Нэг хувийн сайжрал гэдэг нь заримдаа нэг шин зүйл нэмэх, заримдаа хэрэггүй нэг зүйлийг хасах, заримдаа алдаагаа хүлээн зөвшөөрөх, заримдаа тусламж хүсэх, заримдаа дахин оролдох, заримдаа зүгээр л амарч маргааш үргэлжлүүлэх хүчээ хадгалах. Бид өөрчлөлтийг ихэнхдээ нэг том шийдвэртэй холбодог. Гэтэл хүний амьдрал ганц том өдрөөс биш, жирийн өдрүүдэд хийдэг жижиг сонголтуудаас тогтдог байх нь. Өглөө босоод хамгийн түрүүнд юунд гараа хүргэдэг вэ? Гар утсаа шүүрч авдаг уу? Ууралсан үедээ ямар үг хэлдэг вэ? Ядарсан үедээ өөртөөгөө хэрхэн харьцдаг вэ? Олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ? Хинт цаг гаргадаг вэ? Юуг өдөр бүр давтдаг вэ? Эдгээр нь өчүүхэн мэт. Гэхдээ амьдралын ихэнх хэсэг онцгой өдрүүдээс биш, ийм жирийн өдрүүдээс л бүтдэг. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд заавал бүхнийг шинээр эхлэх шаардлагагүй. Жирийн өдрөө арай дээр болгоход л болно. Хурдан явах шаардлагагүй. Зүгээр л зөв чиглэлээ алдахгүй байхад болно. Өнөөдрийн алхам бага байж болно. Хинч анзаарахгүй байж болно. Үр дүн нь маргааш харагдахгүй байсан ч болно. Гэхдээ бага гэдэг утгагүй гэсэн үг биш, удаан гэдэг нь зогссон гэсэн үг биш. Бидэнд магадгүй амьдралаа өөрчлөх зориг дутаагүй байх. Харин үргэлжлүүлж чадах үец хэмжээнд жижиг болгосноо гэдэгт асуудал байна. Бид өөрөөсөө үргэлж би амьдралаа яаж бүхэлд нь өөрчлөх вэ гэж асуух шаардлагагүй. Харин өнөөдөр би юуг өчүүхэн төдий дээр болгож чадах вэ гэж асууж болно. Өрөөндөө байгаа нэг зүйлийг байранд нь тавих, хойшлуулсан ажлынхаа файлыг нээх, нэг хүнд хэлэх ёстой үгээ тайван хэлэх, 10 минут алхах, нэг удаас унших, маргаашийнхаа хувцсыг өнөөрөө бэлтгэх, эсвэл ядарсан өөртөө амрах зөвшөөрөл өгөх. Нэг жижиг өөрчлөлт өнөөдөр таны амьдралыг бүхэлд нь өөрчлөхгүй. Гэхдээ тэр өөрчлөлтийг маргааш дахин хийвэл яах вэ? Дараагийн өдөр нь дахиад хийвэл? Нэг мэдхэд та зөвхөн нэг дадлаа өөрчлөөгүй байна. Та өөртөө итгэх итгэлээ сэргээсэн байна. Би эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүлж чаддаг. Би төгс биш ч сайжирч чаддаг. Би удаан явж байгаа ч зогсоогүй гэж өөрийнхөө тухай өөрөөр боддог болсон байна. Эцэст нь Кайзен бол үйлдвэрийг илүү үр ашигтай болгох аргаар эхэлсэн ч хувь хүний амьдралын энгийн үннийг сануулдаг. Том өөрчлөлт үргэлж томоор эхэлдэггүй. Заримдаа амьдралын чиглэлийг бүхэлд нь өөрчлөх зүйл нь өнөөдөр хийсэн бараг анзаарагдамгүй жижиг алхам байдаг. Тэгвэл та өнөөдөр амьдралынхаа юуг өчүүхэн төдий дээр болгож чадах вэ?